сайн зөвлөсөн. За тэгэхээр хэдүүлээ энэ хичээлээр Fibonacci үзнэ. За Fibonacci дээр ерөөхдөө Fibonacci-г яаж ашиглах вэ талаар үзнэ. За Fibonacci-гийн танилцуулгыг бол би өмнө хичээлээр ярьжсэн. За Fibonacci гэдэг зүйлийг дахин нэг сануулгаад юунд ашиглагддаг вэ гэвэл үндсэн tracing төлөв хаана нэрвэл дараагийн импульсын хөдөлгөөн хаа хүртэх боломжтой вэ? Эсвэл дараагийн импульсын хөдөлгөөн явахгүй байх боломжтой вэ? Эсвэл дараагийн импульсын хөдөлгөөн явахгүйгээр тренд ирэх боломжтой вэ? Эсвэл тренд үргэлжлэх боломжтой вэ гэх мэт мэдээллүүдийг өгдөг. Ерөнхийдөө трендing үргэлжлэх ба үргэлжлэхгүй байх гэдэг тэгээд дээрээс нь импульсын хүрэх газар ба импульс үүсэх үгүүд талаар тэр бүх мэдээллийг бүгдийг нь агуулж идэг маш гайхалтай зүйл байгаа. За тэгвэл энэ түүлийн талаар хэдүүлээ одоо яг яаж ашиглах юм бэ гэдэг талаар нь ярилцъя. За ерөнхийдөө энэ түүлийг бол бид нар хоёр төрлийн тренд дээр оюулын дээр нь ашиглаж болно. Up болон down трендүүд байгаа. За ерөнхийдөө хэдүүлээ нэг юм up трендийн зураглал гаргаад авчээ. За up трендийн зураглал байна биднэрт. Нөгөө талд нь down трендийн зураглал гаргаад авчээ. Down трендийн зураглал байна. Окей. Миний мик жоохон надаас холдоод нүггүй юу. За up трендийн хөдөлгөөнөө хэдүүлээ мэдж байгаа. Ерөнхийдөө бол өмнө яруулаас дараагийн яруу дандаа өндөрт байх. Окей. Өмнө яриунаас дараагийн яруу өндөрт байх. Өмнө яриунаас дараагийн яруу нам байх. Өмнө яриунаас дараагийн яруу нам байх. Энэ үйл явцууд down up трендийг тодорхойлдог. За тэгвэл down up трендийг үүсгэдэг хоёрхан wave байгаа. Тэр хоёр нь impulse ба tracing гэсэн хоёр wave байгаа тийм үү? Окей, ойлгомжтой. За тэгвэл Fibonacci гэдэг түүлээ эхлээд хэдүүлээ хараадах юм. За ер нь ямар хөө түүл байна? Ер нь миний Fibonacci ер нь ямар байдаг талаар хэдүүлээ бас харъя. За миний Fibonacci бол ингэж харагддаг. За ер нь бол тоонуудын би хэлжсэн тоонуудын цуглуулга гэдэг. За ерөнхийдөө Fibonacci-га жоохон томруулчих. Окей. За тэгэхээр эдгээр тоонуудыг ингээд ажиглах юм бол би эдгээр тоонуудыг 3 хэсэгт хуваадаг байгаа. A хэсэг, B хэсэг, C хэсэг гэсэн 3 хэсэгт хуваана. За A хэсэг бол энэ хэсэг, B хэсэг бол энэ хэсэг, за C хэсэг бол мэдээж доотлын хэсэг гэсэн ийм 3 хэсэгт хувааж болно. Окей. За B хэсгээс эхлэе. B хэсэг буюу голын хэсэг байгаа. За голын хэсгээс эхлэе хэдүүлээ. Голын хэсэгт байгаа тоонууд нь 0-оос 1 хүртэлх тоонууд байгаа. За 0-оос 1 хүртэлх тоонууд донд 23 6 38 50 61 68 78 1 гэсэн тоонууд байгаа. Нэгийг ерөөхдөө 100 гэж уншдаг байгаа шүү. За тэгэнгүүтлээ энэ тоонууд нь өөрсдөө яг юг илэрхийлдэг талаар хэдүүлээ ярилцъя. За зөвхөн энэ тоонуудыг аваад ярилцах юм бол энэ тоонууд нь өөрсдөө юг илэрхийлдэг вэ гэвэл эдгээр тоонууд нь Tracing-ийн хөдөлгөөний ирэх боломжтой цэгүүдийг илэрхийлж байгаа. Tracing-ийн хөдөлгөөн нь 23 6 38 50 61 78 6 100 гэсэн левелүүд дээр ирэх боломжтой гэж үздэг. За эдгээр левелээс доош 23 6 ба түүнээс доош левел дээр орж ирж байгаа тохиолдолд ер нь юу гэж үздэг юм бэ? За 23 6 ба түүнээс доош левел дээр орж ирж байгаа Tracing-ийн хөдөлгөөн. За ер нь орж ирнэ гэдэг эхлээд сайхан ойлгочихъя. Ер нь тэрийг ойлгохгүйгээр хэдүүл явахгүй. Тэхийн тулд яг үг гэхээр Fibonacci яаж хэрэгэлдэг, яаж одоо зурдаг талаар ярилцъя. Fibonacci яаж татдаг гэж ярил л да. Ер нь бол Fibonacci татна гэж ярьдаг. Окей. За тэгэхээр Fibonacci бол яг одоо явж байгаа. Эсвэл бол та өөрөө мэдмээр байгаа. Тэр Tracing-ийн хөдөлгөөнийхөө урдлын импульсын хөдөлгөөн дээр нь ашигладаг. Ер нь бол Tracing-ийн хөдөлгөөний урдлын импульсын хөдөлгөөн дээр нь Fibonacci ашигладаг алгаа ойлгочих. Тэр нь бол заавал одоо явж байгаа биш үж болно. Тэгээ өмнө нь явж байгаа. Явцсан байсан Tracing-ийг ч гэсэн мэдэж болно шүү дээ. За одоо магадгүй одоо энэ Tracing-ийн хөдөлгөөн дээр би Fibonacci татмаар гэж болно. Энэ дээр Fibonacci татмаар гэж болно те. Эсвэл бол одоо ирж байгаа Tracing-ийн хөдөлгөөн дээр би Fibonacci татмаар байж болно. Зүгээр л аль ч Tracing-ийн хөдөлгөөн дээр Fibonacci татж болно. Хамгийн гол нь тухайн Tracing-ийн хөдөлгөөнийхөө өмнөх импульсын хөдөлгөөн дээр ашиглана л гэж зэйжилчих. Окей. За тэгэхээр би энэ Tracing-ийн хөдөлгөөнийг яг Fibonacci татж хэмжмээр байвал урдлынх нь импульсын хөдөлгөөн дээр би Fibonacci татна. За урдлын импульсын хөдөлгөөн дээр нь Fibonacci татахдаа Fibonacci импульсын хөдөлгөөний дагуу татдаг. Fibonacci импульсын хөдөлгөөний дагуу татна гэдэг нь юу гэсэн үг гэхээр трендийн чиглэлийн дагуу татна гэсэн үг л дээ. Тэгэхээр өмнө байгаа импульс хөдөлгөөнийхөө эхлэл цэгээс. За эхлэл цэг гэдэг маань ерөөдөө өмнө байгаа импульсын хөдөлгөөний өөрийнх нь нугалрал одоо эхлүүлсэн нугалрал байгаа шүү дээ. Эхлүүлсэн нугалрал ба төгсгсөн нугалрал буюу импульс хөдөлгөөний ёроолоос орой хүртэл татдаг. За тэгэхээр Fibonacci-га авлаа. Ёроол дээр нэг дарлаа. Орой дээр нэг дарлаа. За ийм байдлаар татна гэсэн үг. Окей. За ингээд Fibonacci зурагдчихлаа. Тэгэхээр бид нар үндсэндээ бол Tracing-ийн харж байгаа Tracing-ийн хөдөлгөөнийхөө өмнө байгаа импульсын хөдөлгөөнийх нь эхлэлээс төгсгөл хүртэл Fibonacci татна. Ёроолоос орой хүртэл татна. Энэ ёроол орой хоёрыг холбож татснараа бид нар зөв татчихна гэсэн үг. За Fibonacci татхад хэд хэдэн зүйлийг мэдэх хэрэгтэй байдгийг нэг нь бол мэдээж Fibonacci-г ёроолоос орой хүртэл татахдаа зөвхөн swing low-оос swing high хүртэл татдаг. Internal structure дээр ашигладаггүй. Swing low-оос swing high хүртэл жинхэнэ ёроолоос жинхэнэ орой хүртэл татах боломжтой гэсэн үг шүү. Окей. За дахиад нөгөө жинхэнэ ёроол жинхэнэ орой чинь аюул чухал гэдэг нь гарч ирж байна тийм үү? За тэгэнгүүтлээ орой ёроолынхоо
week-ний үзүүр дээр татнаа. За Eurolean candle-ийн week-ний үзүүр дээр, Orion candle-ийн week-ний үзүүр дээр нь татаж өгдөг байгаа шүү гэдгийг сануулъя. За ингэж татсны дараагаар юу гэж үздэг вэ гэхээр ерөнхийдөө бид нэр татсан байгаа импульс хөдөлгөөн ба тухайн импульс хөдөлгөөний эсрэг ирж байгаа трейсментийн хөдөлгөөн хоёрыг нийлүүлээд Fibonacci level-ээр хэмжих боломжтой гэж үздэг. За эндээс бид нар юу мэдэх боломжтой вэ? Татсан байгаа импульс хөдөлгөөн ба ирж байгаа трейсментийн хөдөлгөөн хоёрыг хооронд нь харьцуулах гэж Fibonacci татж байгаа. Энэ харьцуулалт нь яаж өгдөг вэ гэвэл татсан байгаа импульс хөдөлгөөний өөрийнх нь нийт туулсан байгаа зам гэж байгаа тийм үү? Ёроолоос орой хүртэл үүсгэсэн байгаа тэр туулсан байгаа замын хэмжээг А-гаас Б-ийг хүртэл үүсгэсэн байгаа тэр замын хэмжээний эсрэг орж ирж байгаа трейсментийн хөдөлгөөн нь хэр их хэмжээний гүн орж ирэх гэж байна гэдгийг тооцохын тулд хэр их хэмжээний гүн орж ирж байна вэ гэдгийг харахын тулд бид нар Fibonacci-г татдаг. Fibonacci бол огт magic tool биш. Fibonacci бол огт одоо юу гэдгийг ингээл аль левел дээр ирэн тэр левелээс ойгоол ингээл өстой амар өсөлт гардаг тэр левелээс ойх юм бол тэгээ шууд орч гэдэг юм уу. Тим юм ерөөсөө биш. Ер нь бол интернет, YouTube, ялангуяа YouTube дээр ихэвчлэн ярьдаг зүйл бол Fibonacci-гийн алтан левелүүд гэж байдаг. 38.2, 50, 61.1 гэдэг левелүүдээр ойх юм бол асар өндөр хэмжээний өсөлт үзүүлдэг, уналт үзүүлдэг. Тэн дээрээс нь шууд орж болно энэ шал худлаа. Fibonacci гэдэг зүйл нь өөрөө ерөөсөө илэрхийлдэг зүйл нь юу гэдэг вэ? Яагаад Fibonacci гэдэг зүйлийг юунд зориулж ашигладаг вэ гэвэл ердөө л өмнө нь байгаа импульс хөдөлгөөний нийт туулсан байгаа замын хэмжээд тэр нийт туулсан байгаа замын хэдэн хувь хүртэл нь трейсментийн хөдөлгөөн нь орж ирж байна бэ буюу трейсментийн хөдөлгөөний хэр гүн орж ирж байна өмнөх импульстайгаа харьцуулахад хэр гүн орж ирж байна гэдгийг хэмжих гэж ашигладаг зүйл гэж ойлгож байна гэсэн. За тэгвэл өмнө байгаа импульс хөдөлгөөнийхөө өөрийнх нь хэдэн хувь хүртэл гэж биелсэн тийм хувь гэдэг дээр толгой эргүүлэхэд бол би тайлбарлаад өгье. За ерөнхийдөө энд харагдаж байгаа энэ Fibonacci-гийн 23.6, 38.2, 50, 61.8, 78.6, 100 гэдэг левелүүд маань дээрээсээ доошоо ихсээд байна тийм үү? Яагаад вэ гэх юм бол яагаад доороос дээш нь татж байгаа вэ гэх юм бол ерөөсөө маш энгийн. Өмнө байгаа импульс хөдөлгөөнөө 100% гэдээ аваад үзчих. Тэгвэл тэр импульс хөдөлгөөний нийт туулсан байгаа замын эсрэг орж иж байгаа трейсмент хөдөлгөөний хэмжихийн тулд бид нар яхав доороос нь дээш нь татчихна гэсэн үг шүү дээ. Эсрэг орж иж байгаа трейсмент хөдөлгөөн чинь тэг гэдэг левел дээрээс орж ирж байгаа. Яагаад вэ? Эхлэлцээг учраас. Тэгээс ихсээд явна. 23.6, 38.2, 50 яагаад вэ? Яагаад гэх юм бол импульс хөдөлгөөнийхөө өөрийнх нь нийт туулсан байгаа замын хэмжээ, одоо нийт туулсан байгаа замын эсрэг орж ирж байгаа учраас эсрэг нь хэдэн хувь явж ийн вэ гэдгийг тооцоож байгаа учраас Fibonacci-гийн эсрэг орж ирж ийн гэсэн үг шүү дээ. Эсрэг нь татж ийн гэсэн үг. Окей. За тэгээд үндсэн хөдөлгөөн маань одоо энэ тарагдж байгаа 23.6 дээр ордох юм бол бид нар юу гэж ойлгох вэ гэхээр импульс хөдөлгөөний нийт туулсан байгаа замыг 100% гэж үзвэл тэрний 23.6%-тай тэнцэх хэмжээний л трейсмент орж ирж байна буюу маш гүйхэн орж ирж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өмнө байсан нийт buying volume эсрэг орж ирж байгаа selling volume өмнө байсан нийт buying volume-ыг 100% гэж тооцвол тэрний 23.6%-тай л тэнцэх хэмжээний selling volume орж ирж байна буюу тийм хэмжээнд селлерүүд сул байна. Селлерүүд тийм хэмжээнд бага волюмтэй байна. Тийм хэмжээнд цөөхүүлээ байна гэж ойлгож болно гэсэн. Энэ нь өөрөө юу илэрхийлж байна вэ гэвэл цаашдаа дараагийн импульсын хөдөлгөөн илүү хүчтэй явах боломжтой. Дараагийн импульсын хөдөлгөөн илүү хол явах боломжтой. Тренд урт хугацаанд үргэлжлэх боломжтой гэдгийг илэрхийлж байгаа. За тэгвэл 23.6, 38.2 хоёулаа тийм зүйлийг илэрхийлдэг бол 50 бол ерөнхийдөө 50% гэсэн үг. Өмнө явсан байгаа импульс хөдөлгөөнийхөө нийт туулсан байгаа замын 50%-тэй тэнцэх хэмжээний трейсментийн хөдөлгөөн орж ирлээ. Энэ бол тийм ч гүн биш, тийм ч гүйхэн биш, яг балансыг барьсан гэсэн. Тэгэхээр дараагийн импульсын хөдөлгөөн тийм ч том биш, тийм ч жижиг биш, яг балансыг барьсан хөдөлгөөн гарч ирнэ гэсэн утгатай. Тэгээд үндсэн хөдөлгөөн Fibonacci-гийн 50 дээр орж ирсэн гэдэг маань өөрөө ерөнхийдөө селлерүүд өмнө байсан байеруудын 50%-тэй тэнцэх хэмжээнд орж ирч чадлаа гэсэн утгатай. Гэсэн үг заяа. За тэгээд 50-аас доошлоод 61.8 руу ороод ирж байгаа бол энэ 61.8-ыг алтан цэг гэж нэрлэж болно. Яагаад гэх юм бол 61.8 бол яг байерууд болон селлерүүд ерөнхийдөө хоорондоо тэмцэлтэд эхэлж байна шүү гэдгийг илэрхийлж байгаа цэг. 61.8-ийн илэрхийлэмж нь өөрөө юу вэ гэхээр ер нь бол балансаас доошлоод ирлээ. Ер нь бол байж болох хэмжээний 50% гэдэг балансаас селлерүүд илүү доошоо ороод ирлээ буюу өмнө байтцсан байгаа buying volume эсрэг орж иж байгаа selling volume өндөр болж ирж шүү. Өмнө байтцсан байгаа байеруудын эсрэг орж ирж байгаа селлерүүд олоолаа болж ирж шүү. Селлерүүд удахгүй доминд болох нэ. Тренд тийм урт хугацаанд үргэлжлэхгүй байх магадлалтай гэдэг магадлалыг илэрхийлж хэлдэг. За 61.8-аас доошлоод 78.6 гэдэг левел рүү ороод ирсэн. Энэ 61.8, 78.6 хоёрын хооронд 70.7 гэдэг левел байх ёстой шүү.
Тэгээд энэ левелүүд рүү 77, 78.6, 88.6-аар ороод ирсэн тохиолдолд ерөнхийдөө юу гэсэн үг гэхээр нийт туулсан өмнө байгаа импульс хөдөлгөөний нийт туулсан байгаа замын 100%-ийн 70, 70.7, 78.6, 88.6% хүртэлх хэмжээний их хэмжээний сейлрүүд ороод ирж байна. Тэд нар домин толж эхэлж шүү. Баяруудын захиалгаас илүү их хэмжээний сейлрүүдийн захиалга орж ирж шүү гэдгийг илэрхийлж байгаа. Энэ нь өөрөө юу илэрхийлж байгаа юм бол цаашдаа импульс хөдөлгөөн ерөнхийдөө хол явж чадахгүй. Ерөнхийдөө цаашдаа тренд урт хугацаанд үргэлжлэх ямар ч боломжгүй. Удахгүй тренд ирэх гэж байна гэдэг тохиог илэрхийлждэг. Тэгэхээр ерөөсөө Fibonacci-г ажиглах юм бол Fibonacci бол ерөөсөө л өмнө байгаа импульс хөдөлгөөнийхөө нийт туулсан байгаа замтай одоо явж байгаа трейсментийн хөдөлгөөний өөрөө хэр их хэмжээний харьцуулагдаж хэр их хэмжээнд гүйхэн бөгөөд гүн орж ирж байгаа гэдгийг тоочны тэмдэглэж өгч байгаа. Бүр чухал зэгүүдээр гаргаж өгч байгаа ийм түүл байгаа. Энэ гаргаж өгж байгаа левелүүдээс хамаарад дараачийн импульс хөдөлгөөн хэр хол явах уу, хэр ойрхон явах уу, тренд хэр хол үргэлжлэх үү, хэр ойрхон үргэлжлэх үү, тренд үргэлжлэх үү үгүй юу гэх мэт асуултуудад маш тоочны хариултуудыг өгдөг байгаа. Окей. За. Тэгэхээр Fibonacci-гийн 100 дээр орж ирээд байх юм бол мэдээж тренд тун мутахгүй ирэг нь ер нь бол аптрендийг даах ер нь дэмий болчлаа шүү гэдгийг илэрхийлдэг. Окей. За. За дараачих нь зүйл бол ерөөхдөө энэ тоонуудыг за ер нь бол энэ Fibo гэдэг зүйлийг маш сайн ойлгосон гэж найдаж байна. За аптренд дээр бол даун тренд дээр хэдүүлээ татаад үзье. Даун тренд дээр за магадгүй би за энэ трейсментийн хөдөлгөөн дээр татах гэж байна гэж бодъё. Тэгэхээр болвол би өмнө байгаа импульс хөдөлгөөнийхөө А цэгээс Б цэг рүү буюу өмнө байгаа импульс хөдөлгөөнийхөө оройноос ёроол хүртэл нь татаж өгнө. За мэдээж week-ний үзүүрээр нь. Тэгээд ирсэн байгаа левелээр нь хэмжин мөн л адилхан даун тренд дээр ирсэн байгаа левелүүд ижил утга илэрхийлнэ. 23.6 дээр ирээд буцах юм бол ерөөхдөө сейлрүүд доминант байна, сейлрүүд хүчтэй байна, импульс хол явна, импульс хол зайд явах юм байна, урт хугацааг туулах юм байна. Тренд бол урт хугацаанд үргэлжлэх юм байна гэдгийг илэрхийлж байгаа бол 38.2-оос дээшлээ 50 левел дээр их юм бол яг балансыг барьж гин. Сейлрүүд болон байрууд ерөөхдөө хоорондоо тэнцэж ирж шүү. Тэнцэх гээд шүү, тий. Ерөөхдөө одоо юу гэдгийг урт хугацаанд тренд бол үргэлжлэнэ. Ер нь бол гэхдээ импульс бол тийм хүчтэй явж чадахгүй юм байна. Сейлрүүд бол ер нь хүчийг авч эхэлж байгаа гэдэг утгыг илэрхийлж байгаа. Яг балансыг барьж байна те. 61.8 дээр ороод ирэхээр ерөнхийдөө сейлрүүд илүү одоо юу гэдгийг баяруудын волюмыг гүйцэхэд төгсөж байна. Сейлрүүдийн тоо олширч шүү. Баярууд ерөнхийдөө хүчээ алдчих шүү. 78.6 ба түүнээс дээш левел рүү ороод ирвэл тренд цааш үргэлжлэх боломжгүй. Импульс хол явахгүй. Тренд удахгүй ирэх юм байх шүү гэдэг тохиог өгдөг. 100 дээр ирвэл тренд тун удахгүй ирэх гэж шүү гэдэг тохиог өгдөг. Окей. За ийм байна. За тэгвэл одоо эдгээр левелүүдийн ерөнхийдөө тгээс нэг хоорондын левелүүдийн учир шалтгаан, учир утгыг та нар цаа ойлгосон байх гэж найдаж байна. Мөн Fibo гэдэг левелийг өөрийг нь Fibo гэдэг түүлийг өөрийг нь яаж ашигладаг юм бэ? Болон даун тренд гэдгийг ойлгосон байх. За тэгээд одоо хэдүүлээ жоохон гүнсээ. За жоохон гүнсээд ирэхээр юу болох вэ гэхээр яг одоо ирж байгаа трейсментийн хөдөлгөөн дээр хэдүүлээ татаж үзье. За яг одоо ирж байгаа трейсментийн хөдөлгөөн дээр хэдүүлээ татаад үзэх юм бол дээшээ аптрендийн хөдөлгөөн явлаа, трейсмент хөдөлгөөн ирлээ. За доошоо даун трендийн хөдөлгөөн явлаа, трейсментийн хөдөлгөөн ирлээ. За тэгээд яг одоо ирж байгаа трейсментийн хөдөлгөөн дээр татахтаа бид нар өмнө нь байгаа импульс хөдөлгөөний ёроолоос орой хүртэл өмнө байгаа импульс хөдөлгөөний оройноос ёроол хүртэл гэдэг болон даун трендийн хөдөлгөөний дагуух Fibo-гийн таталтыг хийнэ. За Fibo-гийн таталтыг хийсний дараагаар тухайн трейсментийн хөдөлгөөн өөрөө дөнгөж ирээд дууслаа гэж бодъё. Дөнгөж дуусж байгаа. Окей. Дуусж байгаа левелээс нь хамаарад бид нар үндсэндээ бол голын тоонуудтай танилцсан бол одоо дээдлийн тоонуудтай танилцсан. Энэ дээдлийн тоонууд буюу хасахтай тоонуудтай танилцсан. За дуусж байгаа левелээс нь хамаарад яг хаана очих вэ? Импульс яг хаана хүртэл үргэлжлэх вэ гэдгийг мэдэж болдог. Энийг Fibo-гийн левел хоорондын хамаарал гэж нэрлэдэг. За Fibo-гийн левел хоорондын хамаарал ямар байдлаар явагддаг вэ гэх юм бол голын тоонууд нь одоо энэ хасахын тоонуудтайгаа холбоотой явдаг. За голын тоонууд хасахын тоонуудтайгаа хэрхэн холбогддог вэ? 23.6 левел ба түүнээс дээш левел дээр ойрсон тохиолдолд хөдөлгөөн дээшээ хасах 61.8 ба түүнээс дээш давсан өсөлтийг хийх боломжтой гэж аптрend дээр үздэг. За 38.2 гэдэг левел дээр ойрсон тохиолдолд ерөнхийдөө 61.8 гэдэг левел дээр яг тулаад зогсноо. Энэ бол хамгийн макс төвшин юм а гэдэг утгыг илэрхийлдэг. 50 гэдэг левел дээр ойрсон тохиолдолд хөдөлгөөн хасах 45 гэдэг левел дээр макстаа очиж зогсох боломжтой. Энэ бол хамгийн макс өсөлтийн левел гэж ойлгож байна.
61.8 гэдэг левел дээр ойсон тохиолдолд хасах 27 гэдэг левел дээр өсөлт очно. Дараагийн импульс хөдөлгөөний өсөлт очно. Энэ бол хамгийн макс өсөлтний маа гэж харуулдаг. 78.6, 70.7, 88.6, 100 гэдэг левелүүд дээр ойсон тохиолдолд тэг гэдэг левел дээр буюу ерөнхийдөө өмнөх орой дээр очих боломжтой гэдэг ийм левел хоорондын хамаарал үүдэг. Энэнгүүрээ бүрч тоочны болгоод бүр нөгөө нэг одоо өмнө нь ярьжсэн голын тоонууд дээр яригдчихсэн импульс болон трейсмент хөдөлгөөний хоорондын хамаарал дээр яригдчихсэн трейсмент хөдөлгөөн хэр гүйхэн болон хэр гүн ирэхээс шалтгаалаад явдаг тэр трендийн импульсын хөдөлгөөний тэр хөдөлгөөнийг бүр наривчлаад өгч байгаа тоо хоорондын хамаарлаараа левел хоорондын хамаарлаараа гэсэн үг. За энэ тал дээр мөн адилхан трейсмент хөдөлгөөн 23.6 дээр ирэх юм бол 61.8 ба түүнээс доош тоонуудаар очих боломжтой. 38.2 дээр бол 61.8 бол хамгийн макс уналтын төв гэсэн үг. 50 дээр бол хасах 45 нь хамгийн макс уналтынх гэсэн үг. За 61.8 дээр бол хасах 27 нь хамгийн макс уналтын цэг гэсэн үг. 70.7, 70.6, 88.6 нууд нь болохоор дандаа тэг гэдэг левел рүү харьцаж орж ирж байгаа. Ерөнхийдөө өмнө оролт дээр ирэх нь хамгийн макс гэсэн утгатай. За ийм байдаг. Тэгэхээр P-BOG-ын левел хоорондын хамаарлаар бид нар P-BOG бүрч илүү сайн ойлгоод трейсмент болон импульсын хөдөлгөөний хоорондын хамаарлыг нь сайн ойлгоод дараагийн импульс хөдөлгөөнийг хайчих боломжтой, хаана хүрэх боломжтой гэдгийг бид нар бүрч сайн мэдэх боломжтой болж байна гэсэн. Окей. Nice. За тэгэхээр өөр нэг левел одоо дутуу байгаа штэ. За өөр нэг левел маань бол мэдээж доотлын левелүүд байгаа. Доотлын левелүүд маань юу илэрхийлдэг вэ гэвэл трендийн эргэлтийг бид нар мэднэ тийм ээ. За трендийн эргэлт гэдэг зүйл маань яадаг вэ гэхээр тренд ерөөсөө яг ап тренд байлаа гэж бодоход трейсмент хөдөлгөөрлөө, даун тренд байлаа гэж бодоход трейсмент хөдөлгөөрлөө. Трейсмент хөдөлгөөн үргэлжилсээр байгаад ап трендийн үед higher low-ыг, даун трендийн үед lower high-ыг дээш нь эвдэх мөчид үүсэж байгаа хөдөлгөөний трендийн эргэлтийн хөдөлгөөн буюу reversal хөдөлгөөн гэж нэрлэдэг байгаа. Reversal хөдөлгөөн эргэжчингүүтлээ хаа хүртэл үргэлжлэх боломжтой вэ гэхлээр өмнө татсан байгаа импульс хөдөлгөөндөө татсан байгаа P-BOG-ийн за ер нь бол 110 гэдэг тоо байдаг. Би энэ 50-г байна. 110 ба 127.4 хүртэл үргэлжлэх боломжтой байдаг. 110 ба 127.4 хүртэл бүр амар хүчтэй хөдөлгөөн байх юм бол 161.8 хүртэл үргэлжилдэг. Энэ 161.8 гэж энэ тоог хэлээд байгаа шүү. Энэ хүртэл үргэлжилдэг гэж үздэг. Тэгэхээр энэ C дээр байгаад байгаа одоо 110, 127.4, 161.8 гэдэг тоонууд нь болохоор тренд эргэсэн тохиолдолд очих боломжтой тоонууд. Трендийн эргэлтийн хүчээс хамаарат энэ тоонуудаар дайрч өнгөрдөг л гэсэн утгатай. За ийм байна. Тэгээ P-BOG гэдэг энэ түүл маань бол асар гайхамшигтай түүл. Маш сонирхолтой тоонуудыг нэгтгэхэд маш сонирхолтой утгуудыг аваад тэгээд тэр тоонуудаараа дамжуулаад маш их хэмжээний мэдээлэл өгдөг. Тэгэхээр би дөрөв ярьжсэн YouTube дээр ярьдаг шиг зүгээр нэг алтан цэгүүд 38.2, 50, 61.8 дээр ойхлоор яваадаг гэдэг гэсэн утгыг илэрхийлдэггүй. Dynamic support resist гэдгээс илүү зүйлийг илэрхийлдэг. Энэ бол маркетинг бүтц. Маркетинг бүтц дундаа тренд дундаа tracement impulse дундаа дараагийн импульс хайчих боломжтой. Тренд үргэлжлэх үгүй юу? Маш их хэмжээний мэдээлэл өгч чадж байгаа тийм ээ. Ийм чухал зүйл шүү гэдгийг сануулъя. За тэгээд P-BOG гэдэг хичээлээ энэгээр өндөрлөх нь зүг байх. За тэгээд өндөрлөхөөс өмнө би бас нэг сонирхолтой баримт хэлье. Тэр сонирхолтой баримт нь юу гэдэг вэ гэхээр ерөөдөө трендийн өмнө одоо ирсэн байгаа трейсментийн хөдөлгөөний өмнө ирсэн байгаа импульсын хөдөлгөөнийг хэмжиж үзээд одоо ирсэн байгаа трейсментийн хөдөлгөөний төгсгөлтөнд тавих юм бол төгсгөл дээр нь тавих юм бол дараагийн импульсын хөдөлгөөн өмнөх импульсын хөдөлгөөний хэмжээтэйгээр явдаг учраас дараагийн очих левелийг бид нар ингэж мэдэх боломжтой байдаг. За энэ жижигхэн типээр энэ хичээлийг өндөрлөе. Тэгээ бүгдэнд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай жаргалтай гэсэн байлаа. Энэ бол Fibonacci гэдэг хичээл байлаа. Баяртай.